Гадаад мэдээний хөтөлбөрийн дараагийн хэсэгт ойрхон орнодод өрнөж байгаа мөргөлдөөн хүн төрөлхтний түүхэн үе соёлд хэрхэн занл хийлж байгааг онцлон өргөж байна. Израиль болон Хезболла бүлэглэлийн хооронд өрнсөн дайн 4 сар орчим үргэлжилсэн. Цэргийн ажиллагаа нь бүс нутгийн дэд бүтэц энгийн иргэдэд асар их гар цохирол учруулсан юм. За үүнээс гадна энэхүү мөргөлдөөний уршгаар Ливаны өмнөд хэсэгт байрлах ЮНЕСКОд бүртгэлтэй соёлын үнэт өвүүд ноцтой сүйдсэн талаар тус улсын албаныхан өчигдөр мэдээллээ. Ливаны соёлын сайд Гасан Саламе энэ талаар албан ёсоор мэдээлэл хийжээ. Түүний мэдээлснээр Израилийн халдлагад олон чухал түүхэн газар өртөж, үнэлж баршгүй хохирол учирсан байна. Тухайлбал ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн Тир хотын эртний туур, Набати хотын дундад 100-ны үеийн түүхт зах сүйдсэн байна. Мөн олон зуун жилийн түүхтэй хил орчмын шашны тосгодыг бүхэлд нь бульдозероор түрж устгажээ. Одоогоор хохирлын нийт хэмжээг тодорхойлох аргагүй байна. Учир нь Израилийн цэргүүд Ливаны нутаг дэвсгэрт 10 км гүн нэвтэрсэн бүсэд хяналтаа тогтоосон хэвээр байгаамаа. Ийм нөхцөлд Ливаны албаныхан эзлэгдсэн бүс рүү нэвтрэх ямар ч боломжгүй байгаа ажээ. Орчин үеийн Лива улсын нутаг дэвсгэр бол Финик, Визант, Ром, Перс, Османы эзэнт гүрэн зэрэг олон эртний соёл иргэншлийн огтлцол болж байсан түүхтэй. Энэ ч утгаараа асар их түүхийн өвийн өлгийн нутаг гэж хэлж болох юм. Тухайлбал 5000 орчим жилийн түүхтэй Тир хот нь эрт цагт арал дээрх цайз байжээ. Хожим нь Македоны Александр хааны үед их газартай холбогдсон түүхтэй. Харин Израилийн цэргийн хүчин эдгээр түүхэн дурсгалт газруудад Хезболла бүлэглэл зэвсгээ нуусан гэсэн тайлбар өгч байна. Иймд цэргийн зайлшгүй шаардлагаараа нарийн хяналтайгаар эдгээр түүхэн газруудад цохилт өгсөн гэж тайлбарлаж байгаа ажээ. Гэвч Ливаны эрх баригчид дундад 100-ны үеийн Бофорт цайз зэрэг түүхэн газруудад зэвсэг нуусан гэх мэдээллийг эрс нэцсэн юм а. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан ЮНЕСКО-гоос яаралтай мэдээлэл гаргаж олон улсын өндөржүүлсэн хамгаалтанд байдаг Тир хотын туур болон бусад цайзуудад дайралт өгсөнд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Ийхүү хэдэн мянганыг өртөөлөн ирсэн хүн төрөлхтний үнэт өв устгагдах ноцтой аюулд ороод байна. Тиймээс Ливаны засгийн газар цаг хугацаа алдахгүй тулд яаралтай тусламж хүсжээ. Тэд Тир хотын туурийг аюулд өртсөн дэлхийн өв буюу статус ахиулан бүртгэхийг ЮНЕСКОд албан ёсоор уламжилжээ. Ингэснээр Лива улс олон улсын хамтын нийгэмлэгээс илүү өндөр түвшний хамгаалалт шаардах боломжтой болж байгаа юм а. Хэдийгээр гал зогсоох гэрээ хэрэгжиж байгаа ч энэ мэтчлэн олон зууны түүхтэй хот тосготыг системтэйгээр устгасан байна.